За өнөөдрхийн Instagram руу орсон. Тэгэхэд ингээд хүмүүс сториг үзсэн чинь бүгдээрээ л all eyes on Rafah гэд стори хийсэн байна. Тэгээ би гайхаад тэнд юу болсон юм болоо. Тэгээ ойрд ажиллахтай байсныг хэлэхүү. Тэгээд юу болоод юунаас дутчихваа гэж таад ингээд үзлээд яг үнд бол энд бол инээгээд харвал юу ч болоогүй юм байна. За тэгээд та бүхэн мэдэх хүмүүс нь мэдж байгаах. За тэгээд мэдээгүй хүмүүст нь одоо яг юу болсон талаар хэлэх юм бол за Израиль Палестины Газын зураг гэж ярьдаг. Одоо тий. За тэрэн дээр ингээд халдлага болсон байна. Халдлага одоо дайралттай. Израилийн талаас одоо ингээд Палестины одоо Газын зургас дээр байрлах Рафах гэдэг хотын одоо хойд зэгт байрлах Алас Султан гэдэг дүүргийн одоо дүрхсдийн хуаран руу одоо энэ өнгөрөх бүтэн сайн өдрийн одоо шүн халдлага үйлдсэн байна. За тэгээд тухайн үед одоо 900 кг ойролцоогоор 900 кг одоо бөмбөг тесрэх бөмбөг пуужингууд хайсан. За тэгээд тэр хуаранд болохоор Палестины одоо дөрвөгчд байсан. За тэгээд одоо тэд нар нэг Израилийн одоо халдлагаас ингээд цухтаагаад Газын зургасаас жоохон холдох гээд тийм дөрвөгчдийн байранд байсан юм байна. За тэгээд дээрэс нь тэнд бол маш олон хүүхдүүд байсан. Тэгээд шүн бүгд яг унтах гад ингээд хэвтчихсэн гэж байгаа. Тэгэхэд ингээд шүн гинт ингээд дайралт болсон гэж байгаа. За тэгээд яагаад израилчууд яагаад ингээд одоо тэр Рафах гэдэг хот руу дайралт үйлдсэн байх юм бол одоо Палестины одоо та бүхэн сонсч ирсэн бах тэг өмнө мэддэг л ахalta. Одоо Палестины хит аврагч гэж одоо зарим хүмүүс ярьдаг. Тэ үгүй л дээ. Палестины хит үнсрэхийг үзэлтнүүд те одоо эх орноо хамгаалах гэсэн тийм хит үнсрэхийг үзэлтэй лалын тийм бүлэглэл байдаг. За энэ бүлэглэлийг болохоор ингээд энэ бүлэглэл нь болохоор тэг Газын зурвас дээр одоо израилчуудын эсрэг одоо идэвхтэй хориг арга хэмжээ одоо байлдаж ингээд олон жил ингээд байлдаж яадаг гэж ойлгож байгаа. Тэгээд яг нарийн сайн юм сайн мэдэхгүй байна. Тэгээд тийм болохоор энэ бүлэглэл рүү энэ Хамас бүлэглэлийг Рафах гэдэг хотод байрлаж байгаа одоо тодорхой хэдэн хүмүүс нь одоо Рафах гэдэг хотод байрлаж исэн болохоор бид нэр ингээд дайралт үйлдсэн ингээд израилчууд одоо дэлхийн нийтэд хэлсэн байгаа. За тэгээд энэ нь бол маш олон одоо дэлхийн улс орнуудын том улс гүрнүүдийн одоо дургу хүргэсэн. За ер нь дэлхийн нийтрэл ер нь энэ үйл явдалд маш дургу үрж байгаа. Дээрээс нь израилчууд одоо тэнд бэртэж гимтсэн маш олон хүмүүсийг эмчилж одоо суйлж исэн имлэг рүү одоо нисгчгүй онгоц одоо явуулаад тэгээд яг өөдрөө нэгээд явуулаад тэгээд бас дайралт хийсэн байгаа. За тэр тухайн үед нь болохоор за эмнэлгийн 2 ажилтнаас нас орсон муу эмчлүүлэхээр очиж исэн одоо очисон байсан одоо маш олон Палестин иргэд бас нас орсон. За тэгээд энийг болохоор Израилийн одоо ерхий сайд хэлэхдээ болохоор энэ бол бидний хувьд бол маш том алдаа болсон. Тэгэд энийг бол бид нар шалгаж байгаа. Энэ дээр бол бид нар бол ямарваа нэг одоо буруутай за бас буруутай гэж хэлэхгүй те. Энэ дээр бол энэ бол үнэхээр харамсалтай болсон гэж хэлж байгаа. За тэгээд одоо үүнээс болоод одоо тэнд хоёр имлэг рүү халдлага үйлснээс болоод одоо тэр олон мянган гимтж бэрцсэн хүүхэд залуучууд ингээд одоо имлэгчлүүлэх боломжгүй болсон. Маш хүнд байдалд Палестины тэр хэсэг дээр байгаа хүмүүс маш хүнд байдалд байгаа гэж байна. За тэгээд дээрэс нь израилчууд дайрахтаа хамгийн амар нь болохоор тэнд байсан шатгууны тийм савтай хэсгэрүүл дайрсан гэж ойлгоод байгаа. Тэр бөмбөгнүүд хайсан. Тэрнээс нь гал авалцаад маш олон хүүхдүүд, залуучууд одоо маш олон хүмүүс тэнд түлхэгдэж нас орсон. За тэгээд халдлагын үеэр 45 хүн нас орсон гэж байгаа. Энэ бас тодорхойгүй цаашдаа нэмэгдэх магадaltaй. Яагаад тэгэхээр маш олон байшингийн нуранган доор одоо юу болж байгааг мэдэхгүй ихэнх хүмүүс нь одоо тухайн үед гал гарч хахад байшингаас гарч чадахгүйсэн гэж байгаа. Тэгээ яг одоогийн нөхцөл байдлаар болох юм бол тэр Рафах хотын тэр одоо дөрвөчтийн байрнаас одоо тэнд байсан хүмүүс одоо Палестин хүмүүс одоо ингээд бас ингээд дахиад дайжаа дөрвж байгаа гэж байна. Одоо сошиал медиа дээр ингээд нэг одоо тэнд болж байгаа бүх хүмүүсийг сэвэгч байгаа одоо сенсацлал эхэлнэ шүү дээ. Тэнгуү тэр үед тэнд донд нэг бичлэг байсан болохоор нэг залуу ингээд толгойгүй хүүхдийн цогцсон ингээд барьсан байсан гэж байгаа байхгүй. За тэгээд энэ мэтчлэн яг тэр тухайн газар дээрх тэр дэлбэрэлтэнд хүрсэн галж хатсан тэр дүр зургууд бол үнэхээр аимшигтай байх нь бол тодорхой. Тэгээд энэ үүнийг үзээд тэгээд за өнгөрсөн бүтэн өдөр ийм аюултай үйл явдал болсон юм байна гэж мэдлээ. Ажил ихтэй сайн мэдсэнгүү. Тэгээд нэг энэ бүхнийг мдээгүй байх гэхээр бас 61 бодлон жаргалтай шимжигтэй. За тэгээд энэ Хамас гэдэг бүлэглэлийн талаар нэг миний мэдх юм гэх юм бол ерөөхдөө барууны Европын орнууд болохоор алын идэгч бүлэг гэж одоо тодорхойлдог. Одоо үүнд одоо ялангуяа Франц улс одоо алын идэгчд гэдэг бүлэглэлд одоо энийг оруулдаг байгаа. Харин бусад одоо орон одоо Швейцар, Швед, Норвег, Хятад, Орос зэрэг улсууд болохоор алын идэгч гэж ерөөсөө ангилдаг. За тэгээд
хит үнсэрхэг үзэлтэй. Тэг их орныхоо төлөө гэсэн одоо тэр Газын зурагсыг одоо өөрсдийнхөө эзэмшилд байлгахын тулд ингээд байдаг хүмүүс гэж ойлгоод байгаа юм би. Гэхдээ бас буруу ойлгосон байж магадгүй. Тэгээ мэддэг хүмүүс нь доор нь сайхан миний имчилгээний доор сайхан бичээрэй. За тэгээд үүнээс хамаарат одоо Испани улс, Европын албаны улсууд хоорондоо хуралдсан. За тэгээд Палестин улсыг бол албан ёсоор ингээд бүрэн тусгаар төгссөн улс гэдгийг хүлээн зөвшөөрнө гэж одоо Испани ерөнхий сайд хэлсэн гэж байна. За мөн Америкийн нэгдсэн улсын талаас гэх юм бол нэгдсэн үндэсний байгууллагт одоо удаа дараа одоо Израилийн хийж байгаа түрэмгийллийг зогсоох энэ дээр ямарваа нэг 20 арга хэмжээ авах талаар болоо ингээд санал хүсэлтэд байнга өгөөд байгаа гэж байна. За тэгээд мөн Израиль руу Америкийн нэгдсэн улсын одоо зэвсэг нийлүүл сум хангамжийг одоо зогсоосон. Тэгээ Жой Байден бас ингээд нэг халдлагын өмнөхөн одоо энэ бол улаан зурвас дээр одоо ямарваа нэг халдлага болохгүй гэсэн утгатай юм ярьсан юм бидрээс ойлгосонгүй. Тэгээд үүний дараа халдлага болсон гэж байна. Тэгээд энэ бол Израилийн амар түрэмгийлэл юм шиг санагдаж байна. Хамгийн гол нь бас Хамас бүлэглэл нь Израилийн бас нэг хот руу ч юм уу бас дайрчсан. Тэгээд тэр хотод нь болохоор 22 хүн нас бараад тэрний 13 нь болохоор гим зэмгүй бага насны эмэгтэй хүүхдүүд байсан. Тэгээд үүнээс болоод ингээд хариу зүрх арга хэмжээ авч гинэ гэсэн тийм тайлбарууд өгсөн байна. За тэгээд одоо ерөөхдөө бол маргааш нөгөөдрөөс гээд одоо Монголын сувгуудаар гарах бах. Тэгээд та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг илүү одоо баттай сурвалжаас сайн судлаад ингээд үзээрэй. Тэгээд ийм хүү зүйлс болсон байх шүү. Тэгээд all eyes on Rafah тэгээд юу болохыг одоо харжээ. Тэгээд одоо маш харамсалтай үйл явдал хийн болсон байна. За тэгээд бичлэгийн дуустал үзсэн та бүхэнд баярлалаа.